Бэлгүүн талаа авсаргуулаас та бүхэнд зориулж замын хөдөлгөөний хууль дүрмийн видео цуврал хичээллийг төлөвлөж байна. Өнөөдрийн сэдэв хөдөлгөөнд оролцогчдын үүрэг. Жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигч. Эдгээр хүмүүс нь нийтийн хэрэгцээний замаар явж байвал хөдөлгөөнд оролцогч гэж тооцно. Жолооч гэдэг нь тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн бүр. Үүнд жолоодлагын дадлага хийлгэж байгаа багш ердийн хөсгийг унаж хөтөлж яваа хүмүүсийг хамруулна. Жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. Үүнд жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, багшлах эрхийн үнэмлэх, шаардлагатай үед ачааны бичиг баримт. Эдгээр бичиг баримтыг замын цагдаагийн алба хаагч, цагдаагийн ажилтан, байгаль орчны улсын хяналтын байцаагч, автотээврийн хяналтын улсын байцаагчид шалгуулах үүрэгтэй. Жолооч хөдөлгөөнд оролцохдоо гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг, эмийн сан, эвүүрийг авч явах шаардлагатай. Жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Жолооч хөдөлгөөний үргэлжлүүлэхийг хориглох тохиолдол үүнд жолооны механизм, ажлын тоормсны систем, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын гэрэл, ард талын оврын гэрэл, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур, чиргүүлийн холбоос. Дээрхээс бусад гэмтэл тохиолдвол аль ойр байгаа зогсоол буюу засварын газар очих хүртлээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Үүнд хурд хэмжүүр, дууд дохио, чиргүүлийн холбоос, буруу талын хол ойрын гэрэл, эргэх чиг заадаг гэрэл. Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашины жолооч зорчигчид хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс хэрэглэнэ. Мотоциклийн жолооч зорчигч хамгаалах малгай өмснө. Улаан хөх ногоонгийн гэрэл дохио ажилуулсан тээврийн хэрэгсэл аюулгүй байдал хангагдсан үед албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусад жолооч зорчигчдоос давуу эрхтэй. Зам тээврийн осолд холбогдсон жолооч. Зам тээврийн осолд холбогдсон жолооч нэн даруй ослын дохионы гэрэл асааж, ослын зогсолтын тэмдэг тавьж анхааруулна. Зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохирсон бол эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлнэ. Хэрэв түргэн тусламж дуудах боломжгүй бол аль тааралдсан тээврийн хэрэгслээр эмнэлгийн байгууллагад хөргүүлнэ. Зайлшгүй тохиолдолд өөрийн тээврийн хэрэгслийг байрнаас нь хөлгөж, буцаж осол гарсан газар ирнэ. Осолд холбогдсон тээврийн хэрэгсэл бусад тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хаах, зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг байрнаас хөдөлгөх бол хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан уул мөрийг нь сайтар тэмдэглэсний үндсэн дээр тухайн тээврийн хэрэгслийг байрнаас нь хөдөлгөж болно. Зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол жолооч нар өөр хоорондоо зөвшөлдсөн бүдүүвч зургийг үйлдэн аль ойр байгаа замын цагдаагийн газар бүртгүүлж болно. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. Үүнд согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгцэд нөлөөлөх эм бэлэмэл хэрэглэх. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирсон жолоодох эрхийн үнэмлэхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гарын оролцоотойгоор гар утсаар ярих. Тусгай дууд болон гэрэл дохио дур мэдэн тавихыг хориглоно. Тээврийн хэрэгслээр зорчигч. Тээврийн хэрэгслээр зорчигч гэдэг нь жолоочоос гадна бүхээг болон твшин дээр сууж яваа хүмүүсийг хэлнэ. Тээврийн хэрэгслээр зорчигчд нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд хамгаалах бүсээр тоноглогдсон автомашины жолооч зорчигчид хамгаалах бүс хэрэглэнэ. Мотоциклийн жолооч зорчигч хамгаалах малгай өмснө. Тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссны дараа явган хүний зам тал руу буюу ард тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв боломжгүй бол аюулгүй байдлыг хангагдсан үед хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж тэр талаас суухыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгслээр зорчигчдод дараах зүйлийг хориглоно. Үүнд хөдөлгөөний үед тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт твшнээс дээш гарсан ачаан дээр байрлаж явах, твшин дээр зогсох, цонхоор бие болон бусад зүйл гаргах. Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, тээврийн хэрэгслийн явдал донд хаалга нээх.
Явган зорчигчийн үүрэг. Явган зорчигч гэдэг нь явган хүний замаар яваа, жагсаалаар яваа, тахир дутуу хүний тэрэгцэртэй, чарга чирсэн, тэрэг төрсөн, мотоцикл, мопед, ундаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг хэлнэ. Явган зорчигч нь явган хүний замаар явна. Явган хүний зам байхгүй бол хажуугийн хөвөөгөр явна. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрв үзэгдэх хүрээнд нь явган хүний гарц гарам байхгүй тохиолдолд явган зорчигч хоёр тийш сайн харагдах хэсгээр замыг эгц хөндлөн гарна. Явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүний гарам байвал гарамтай хэсгээр гарна. Гарам байхгүй бол гарцтай хэсгээр зам хөндлөн гарна. Гарам гарц байхгүй бол уулзуурын явган хүний гарцаар зам хөндлөн гарна. Уулзуур байхгүй бол жолооч явган зорчигч хоёр тийш сайн харагдах хэсгээр замыг эгц хөндлөн гарна. Эсрэг хөдөлгөөнтэй замд явган хүний гарц гарамгүй хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа зорчих хэсэг рүү оролгүй гадна нь зогсно. Зүүн гар тийш харна, баруун гар тийш буюу зүүн гар тийш дахин харна. Тээврийн хэрэгсэл ойртон ирж байвал тухайн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Зорчих хэсгийн эсрэг урсгалын зааг дээр зогсон тээврийн хэрэгсэл байгаа эсхийг мэдсэний дараа тээврийн хэрэгсэл явж байвал зам тавьж өгнө. Байхгүй бол явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрнө. Хөдөлгөөн зохицуулж байгаа үед замын хөдөлгөөн явган зорчигч нь гэрлэн дохио буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно. Зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад нь гэрлэн дохио өөрчлөгдвөл аюулгүй зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрсөн гэрэл дохиог хүлээнэ. Замын аль хэсэгт тусгай дууд дохиотой тээврийн хэрэгсэл явж байвал урдчлан өнгөрүүлнэ. Чиглэлийн тээврийн хэрэгслийн талбайд явган зорчигч чиглэлийн тээврийн хэрэгслийг хүлээж зогсно. Хэрвээ талбай байхгүй бол хашлагны гадна талд хүлээж чиглэлийн тээврийн хэрэгслийг бүрэн гүйц зогссны дараа зорчих хэсэг рүү орно. Чиглэлийн тээврийн хэрэгслээс буусны дараа зорчих хэсгийг нэн даруй чөлөөлнө. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно. Үүнд явган хүний гарцтай гарамтай хэсгийн гарцгүй гарамгүй хэсгээр нэвтрэх. Аюулгүй байдал хангагдахаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатаагаар саад хийх. Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнт гүйх. Өөрийгөө хянаж чадхааргүй согтуурч мансуурсан үедээ зорчих хэсгээр явахыг хориглоно. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дөрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. Өнөөдрийн хичээл үгээр дуслаа. Дараагийн хичээл хүртэл баярлалаа.